За улс орны байдал хүнд байгаа, эдийн засаг хямралтай байгаа гэдэг бол тэр дээр тэргүй ард түмэн бол ясмахаараа мэдэрч байгаа. Энийг бол ойлгож байна. Тэгэхээр ард иргэд маань бол хэн ийм болгочвоо, яагаад ийм байдалд оруулчваа гэдэг энэ ял зэмийг биднээс асуухаасаа илүүтэйгээр өөр бидэнд одоо ямар гарц байна, бидний амьдрал яавал дэвшлэх юм бэ гэдэг ийм зүйлүүд дээр саналаа илүүтэй хэлж байна. Ялангуяа өдөө орнуудад тойргуудаар явхад бол ахмадууд маань юу ярьж байгаа гэхээр бидний тэр насны ишгийг насын жоохон 65 хүртэл хэмжээнд болгоод өгөөч гэдэг юм уу. Хүүхдийн мөнгө олголтын дээр бас та бүхэн маань харж хандаачаа гэдэг ийм саналуудыг л тавьж байна. Тэгэхээр бид бол энэ хүүхдийн мөнгөний олголтууд, насны хишгийн түгээлтүүд дээр энэ гаргалгаануудаа их сайн тайлбартайгаар ард иргэдэд илүүтэй ойлгуулах нь бол бас зүйтэй юм уу гэсэн ийм санал байна. Дээр нь энэ спортыг дэмжих сан, соёлыг дэмжих сан гэдэг энэ сангууд бол одоо байгуулагдах нь зүйтэй. Ялангуяа сүүлийн 2 жилд бол энэ Монголын соёл урлаг гэдэгт бол огт ямар төсөвт мөнгө төгрөг сууж байгаагүй. Харин одоо манай соёл урлагийнхан бол өөрийнхөө бор зүрх нөгөө итгэл үнэмшлээрээ л энэ одоо ажиллаа хийгээл ингээл явж байгаа. Тэгэхээр энэ бол бас тодорхой хэмжээгээр энэ сангийн одоо төсөв бол бидэнд бас их дэмжлэг болно гэдэгт манай урлагийнхан бол бас итгэж байгаа. Дээр нь би бас нэг зүйлийг бас анзаарч ингэж одоо хэлэхэд энэ одоо бид тоо ярихаас илүү бас үгүй бас хармаар үгэндээ бас жоохон тийм хариуцлагатай анхааралтай хандмаар юм шиг санагдаад байгаамаа. Тэр азай буурал гэдэг үгийг одоо манай зарим гишүүн буруу тайлбарлаж явах шиг байна. Ер нь бол азай гэдэг бол өөрөө азтай азгүй гэсэн үг биш юм шүү дээ. Энэ бол одоо азай буурал гэдэг бол цал буурал ахмадуудаа өгж байгаа юм хүндэтгэлийн үг шүү дээ. Энэ тэгэхээр ийм үгээр бас харьцангуй их тийм одоо шоу хийж юм уу ус төржүүлж ингэж наадмаар гомш сандаад байгаамаа. Тэгэхээр бид бас зарим нэг одоо энэ хуулийнхаа томьёолол дээр энэ үгсгийн сонголтын дээр нэлээд их харж хандахгүй бол өөрсдөө ийм одоо эвгүй байдалд орохоор ийм юмуд бас томьёологдоод байх юм аа. Жишээлбэл энэ төрийн албан агчийн боцлогоо тусламжийн 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байна гэсэн энэ заалтыг бас эргэж харж энэ одоо дунджаас гэдэг үгийг хармаар байна. Түрүү Эрдэнэт гишүүн бас хэлнэлээ. Дунджаас гэдэг үг чинь өөрөө 1 сарын цалинтай хэмнэлтөө дүүцэх хэмжээний л одоо ийм ойлголт шүү дээ. Тэгээд ирэхээр энийг бол одоо харин 36 сарын үндсэн цалингийн дүнгээс хэтрэхгүй байх гэдэг ийм одоо нэр томьёолын үг сонголтуудыг бас хиймээр юм өөрчлөлтүүдийг оруулмаар юм уу гэсэн ийм саналыг одоо хэлэх байна.